За сайн байцгаана уу? Манай подкаст 89.7 радиогаар ашамж яаж юм бэ? Үнтэй цайтай явагдаж байгаа. Тэгээ бас бид нар дүрсчүүлээд бас юунд оруулчихдээ YouTube руу оруулчихдээ. Тэгээ өнөөдөр манай зочноор Улаанбаатар сонготой эмнэлгийн пластик мэс заслын эмч Бат Эрдэнэ хоёр мэс засалчтай нэг мэс засалч хүн ярилцахаар эргэл буцалтгүй шийдсэн байна. За ингээд Бат Эрдэнэ яриага пластик мэс засал гэхээр миний төрөнд л ерөөсөө энэ л бодогдоод их юм. Танай эмнэлэг чинь бас энийг хийдэг байсан юм уу? Хийдэг одоо эн чинь 15-6 жил болж байна. Оо тийм. Би одоо сонготой эмнэлэгт ажиллаад ер нь бол 15 дахь жилдээ орж шүү. Тийм. Нөгөө имплантаа хаанаас авдаг вэ? Айгуу сайн мэдээ. Энэний имплантыг танахаар хаанаас авч байна? Ер нь бол ковидос өмнө эмнэлэг өөрөө авчирдаг байсан шүү. Тэгээд одоо сүүлийн жилүүд болохоор энийг дистрибьютор компаниуд хариуцж байна. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд хоёр төрлийн нэлээд сайн чанарын имплантууд хөхний одоо хаалган дээр хэрэглэгдэж байна. Тэгээд тэр нэг нь бол Америк бүтээгдэхүүн, нөгөөх нь Мотио гэдэг нэлээд бас алдартай Коста-Рик улсын бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд бүгдээрээ одоо дистрибьютор компаниудаар дамжигдаж орж ирж байгаа Монгол улсад бол. Цөмөр эхлээд муу талын ярих уу, сайн талын ярих уу? Аль нь ч байж болно. За муу талаас нь эхэлчих үү? Ер нь тэгье. За тэгье. Эмэгтэйчүүд ер нь бол одоо сүүлийн эдэн жилчүүдийн ер нь хиймэл хөх их хийлгэж байна. Тэгэхээр одоо энэ муу тал нь юунд байдаг юм бол одоо жишээлбэл ингээд ажиллажээ байхад те зөвхөн ингээд сонирхоод үзчихээр ингээд янз янзаар л мэс заслыг одоо сугаар нь оруулж хийх тийм технологи байх шиг байна. Доор нь зүсэлт хийгээд хийчих шиг байна те. Энэ ер нь яагаад ямар учраас ингэж өөр төрлөөр хийгддэг юм бэ? Яг муу сайн гэхээсээ илүү давуу болон сул талууд л байгаа хэл та. Тийм ер нь бол аливаа мэс засалд одоо хашаагийн хийдэг хаалганууд дээр ч манай хаалганууд дээр ч ялгаагүй давуу болон сул талууд байдаг. Яг сул талууд юу байна вэ гэхээр имплант өөрөө үнэтэй бүтээгдэхүүн. Ер нь бол дэлхийн зах зээл дээр ч үнэтэй байдаг. За тэгээ одоо бид нар ер нь явсаар байгаад ер нь яг дэлхийн зах зээлийнхаа түвшинд баг ирчээд байгаа. Тэгэхээр манай одоо юу гэдгийг эдийн засгийн байдал энэ нөхцөл байдалд бол энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэнэ гэдэг нь одоо нөгөө өндөр өртөгтэй гэдгээр нэг сул тал болчиход байдаг. Тэрнээс ш яг нөгөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрүүл мэндийг гэдэг юм уу эсвэл одоо хүмүүсийн яг төгөөмөл асуудаг зүйл нь болохоор хортой хавдар тусчих үедээ хөхний хортой хавдартай болчих үедээ гэдэг тийм ойлголт бол энэ бол биш юм байнамаа. Энд чинь өөрөө судалгаатай шинжилгээтэй энэ бүтээгдэхүүнүүдийг гаргахын тулд тодорхой хэмжээний хяналтын байгууллагууд нь шалгаад тогтоогоод тэгээд хүний биед хэрэгжилж болно гэд заасан байдаг учраас энэ бол тийм одоо сул тал болдоггүй. Тий. Зүгээр одоо ингээл ярина штэ. Сая одоо сул талууд давуу тал дээр жишээлбэл нэг яг зүгээр бидний ингээ харж байгаагаар бол бас нөхөн сэргээлт гэдэг талаар. Нэг үгээр хэлбэл одоо нөө сая хортой хавдар тусаад тэрний дараа эргээ нөхөн сэргээлтийн тал дээр бас илүү тусалдаг баг тийм ээ. Давуу талууд бол маш их байна шүү дээ. Одоо хөхөө томруулсан гэдэг юм уу хөхний хаалганд орсон өсгөөчүүд бол сэтгэл зүйн хувьд бөгөөд ер нь бол нийгэмд эзлэх байр суурийн хувьд хүртэл маш их одоо дэвшилдэг, өөдрөг болдог гэсэн үг. Яг тэгэхээр хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөхтэй зэрэгцээд биеийн галбир өөрчлөгдөж байдаг. Биеийн галбир өөрчлөгдөхөөр тэр хүний өөртөө итгэх итгэл дэвшилж байдаг. Ийм учраас ер нь бол хөх томруулах хаалгаа, хөхний хаалгаанууд бол маш амжилттай байдаг. Хашаа эмчийн хэлж байгаагаар яг хөхний нөхөн сэргийн хаалгаа бол мэдээж хэрэг энэ бол бүр маш том давуу тал. Хорт хавдрын улмаас за эсвэл одоо янз бүрийн одоо осол гэмтлийн улмаас хөхөө ахуулчих ч байдаг юм уу ийм тохиолдлуудад бол энэ бол маш том эмзэг асуудал байхгүй. Сэтгэл зүйн бөгөөд одоо тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь ч гэсэн нөлөөлдөг маш том асуудал. Тэгээ энийг засаж нөхөж одоо буцааж хэвэнд нь оруулдаг энэ мэс заслыг л нөхөн сэргийх мэс засал гэдэг. Тэрэнд ашиглаж байгаа хөхний имплант бол ялгаагүй л нөгөө хөх томруулах хаалганд хэрэглэдэг л ийм имплантууд хэрэглэдэг байна. Зүгээр найз нарын ингээд яриагаар энэ миний яриа биш л те. Найз нарын яриагаар ингээд зарим эмэгтэйчүүдийн хийлгсэн хөхн ингээд яг жинхэнэ өөрийн юм бит те. Яг ингээд гоё ингээд харагддаг. Зарим зүгээр нэг юм
аяг ингээд хийцсэн юм шиг ингээд байж чинь. Тэгэхээр энэ эмч өөрөө хүсээд хийсэн байна уу? Эсвэл хийлгэж байгаа хүмүүс маань хүсээд тэгж хийлгсэн байна уу? Зарим нь ягаад тийм гоё яг ориг юм шиг, зарим нь бүр яг юм хиймэл юм шиг болоод идэм бэ? Найз нар амар сайн мэдж шүү. Гүр манай найз нар тэгж байдаг. Найз нар их сайн мэдж. Ер нь бол альва хаалга одоо бүх төрлийн хаалганы заалт гэж юм байдаг. Хаалганы заалт гэдэг маань өөрөөр хэлэх юм бол тухайн хүнийг сонгоно гэсэн үг. Тухайн хүчтнийг одоо ямар төрлийнх нь хаалгаагаар одоо түрүүний өөрийн чинь одоо хэлжсэн тэр сугаар орох уу, доогуур цэцлэгтээ орох уу, өшөө дахиад бүр хүүсэрч хийдэг байхгүй нэг. Үгүй тийм үү. Тий. Тэгэхээр аль талын одоо зөвшлөгээр хийх үү гэдгээс их шалтгаалдаг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр яг өөрийн чинь хэлээд байгаа нэг одоо нөгөө тэр сул тал болох гээд байгаа хүмүүс одоо сэтгэл ханамжтай бус байгаа үзэгдэл юу вэ гэхээр хаалганы дараах үр дүнтэй одоо санал нийлэхгүй тэрэнд одоо сэтгэл дундуур байх юм тохиолдлууд байна. Энд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйлүүд байна. Хамгийн нэгдүгээрт одоо мэрэгжлийн бус эмчээр хаалгаа хийлгэж байгаа тохиолдлууд маш их байна. Монголд уу? Монголд. Тий. Мэргэжлийн бус эмчээр хаалгаа хийлгэж байгаа тохиолдлууд маш их байна. Хоёрдугаарт нь яг саяны хэлж байгаа нөгөө мэргэжлийн бус хүмүүсийн өвчтний сонголт, хаалгааны сонголт гэдэг чинь өөр болоо явчихдаг. Тэгэхээр өөрийн чинь одоо асууж байгаа тэр хатуу чанга болчих, сул болчих яг юм натурал болох нь бол тухайн хүний өөрийнх нь хөхний эдээс маш их хамаардаг. Энийний нөгөө зөв сонголтыг л одоо мэргэжлийн эмчил одоо зөв сонгож хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр хаана байрлалтай одоо тэр чинь зөвхөн ингээд шууд ингээд чихэл оруулцдаг эсвэл хүмүүсийн ойлголтоор нөгөө тариад шахацдаг зүйл биш байхгүй. Тодорхой хэмжээний орон зай үүсгэн тэр орон зайд байрлуулна. Тэр орон зай нь одоо ямар эдийн цаана байх юм? Хөхнийх нь эдийн цаана байх юм уу? Бүр цээжний булчингийнхэн цааталт нь байх юм уу? Эсвэл цээжний булчингийн хайлсны цааталт нь байх юм уу гэд эдгээрээ сонголтоос одоо шалтгаалж ийж тухайн хүний тэр одоо хаалганы үр дүн сайн болох үгүйг бол ер нь бол шийддэг. Хоёрдугаарт нь мэдээж хэрэг төрөний одоо нөгөө имплантын сонголт байна. Ямар төрлийн имплант байх юм? Арай жоохон хатуутар байх юм уу, зөөлөн байх юм уу гэд энэ болгон дээрэс нь хэмжээ хамгийн чухал. Ихэнхдээ хүмүүс одоо энэ за яг хэдүүл одоо нөгөө хөхний хаалгаа яриад байгаа учраас хөхний хаалгааны хэмжээг л ярил л да. Их л том хийдгэл гэж ойлгоод байгаа байхгүй юу? Үгүй л дээ. Ер нь бол ихэнх одоо дундаж хэмжээ бол нэг 300 мл-ээс 400 мл-ийн хооронд. Миллилитр гэдэг нь эзэлхүүний хэмжээ. Яагаад тэгэхээр хөхний эдийг ер нь бол эзэлхүүнээр хэмждэг. Одоо нэг аяг ус жишээлх юм бол 200 мл буюу 200 cc байхгүй. Тэгэхээр бидний дундаж хэмжээ бол нэг дунджаар нэг 300-аас 350 cc буюу 350 мл хийдэг. Ихэнх хүмүүс маш том хэмжээтэй болно гэж ойлголттой байгаад байдаг. Гэтэл тухайн хүний одоо өөрөө эд багтаа одоо туранхаа ийм бүсгүй байх юм бол ер нь их хатуу чанга болчиход байдаг. Хөхний эд жоохон сул одоо жоохон өөхөн давхаргаа одоо юу гэдгийг жоохон илүү байх юм бол илүү жоохон натурал болох юм боломжтой байна. Тэгэхээр маш олон хүчин зүйл хаалгааны техник дээрэс нь имплантын сонголт за мөн түнчлэн одоо нөгөө хяналт гэдэг юм амар чухал байхгүй. Хагалгаа гэдэг чинь зөвхөн хийгээд орхичдаг юм биш. Араас нь заавал тэрийг хянаж сайн одоо үр дүн гаргахын тулд эмчийнхаа хяналтанд тодорхой хугацаанд явдаг. Гэтэл ихэнх одоо нөгөө бүсгүүчүүд маань тэр хяналтандаа байхгүйгээс болоод хөх хатуурах одоо хүндрэл гарч байгаа юм. Тэгээд тэр хөх хатуурах хүндрэлээсээ болоод давтан хагалгаа хийх шаардлагууд өндөр хүртэл үүсдэг. Одоо жишээлх юм бол ковидос өмнө 2017-8 онд бол одоо энэ Америкийн Mentor брэндийн барзар гадаргуутай имплантыг хамгийн сайн имплант гэд хийж байлаа. 18, 19 оноос эхлээд дэлхийн судалгаанууд гараад ирсэн. Яагаад гэхээр энэ барзар гадаргуутай имплантыг хийхээр тэр имплантын гадналаар үүсэж байгаа хальсан бүрхүүлийн эсийн томрол өгöd байна гэдгийг судлаач нар олоод тогтооцсон байхгүй. Завсар гараадсан юм тий? Үгүй. Нөгөө эс томорч гинэ гэдэг нь бол өөрчлөлтөнд орж гинэ гэсэн үг байхгүй. Бид одоо нэг хавдрын өөрчлөл үе үүсээд байна гэсэн үг. Тэгэд энэ имплантуудыг ерөөсөө одоо бити хийлгсэн улсууд нь энийг буцаад ахуулчихаа.
дахиад өөр төрлийнхаа нөгөө имплантаар солиод хийлгэчихээ гэдэг ийм зүйлүүдийг ер нь бол одоо сүүлийн 5-6 жил одоо тогтмол яригдчихэв. Гэтэл зарим одоо манай одоо Улаанбаатарт байгаа эмнэлгүүд одоо болтол энэ барцгар гадаргуутай имплантыг хийгээд байна. Энэ бол болохгүй байхгүй юу? Энэ бол мэрэгжлийн бус ёс зүйгүй ийм одоо байдал үүсгэж ерөөсөө болохгүй. Тэгэхээр бид нэр одоо дэлхийн одоо төвшөнтэй л ижил энэ зэрэгцэжил явах хэвээр. Тэгэхээр тэр судалгааны материалуудыг унших хэвээр, харах хэвээр, яагаад болохгүй вэ гэдгийг мэдэх хэвээр байхгүй. Эмчнэр өөрсдөө энэ дээр бас гэсэн анхаарах хэрэгтэй. Одоо гэхдээ урд нь жишээ нь ардзгар гадаргуутай имплантыг барзгар гадаргуутай имплантыг хийсэн хүмүүс одоо өөрт нь яг ямар имплант хийснээ бас мэдэхгүй болно шүү дээ. Тэгэхээр энийг хаана очиж үзүүлээд харуулад солиулах боломж байгаа. Тэгэхээр сонготой эмнэлэг дээр ирээд биднээс зөвлөгөө аваад мэрэгжлийн эмчийн зөвлөгөө хяналт хийлгээд бид нар үйлчлэг болон багжийн шинжилгээ хийн. Тэгээд мэдээч хэрэг одоо тухайн хүндээ ямар одоо шаардлага нөхцөл байна гэдгийг тайлбарлаад өгнө. Тий. Ийм зүйл байгаа. Солиулахад хийдв. Солиулчих гал үзэлээд гэдэг. Зөвхөн нууц биш бол та одоо ер нь хичнээн эмэгтэйд одоо химэлхөх пластикаар хийсэн бэ. Мис заслаар. Би нэг 20 гаруй жил ажиллаж байна. За сүүлийн жилүүдэд яг хуу манай ер нь бол Улаанбаатар сонготой эмнэлэг нийтдээ нэг жилийн тоогоор нэг 100 гаруй эмэгтэй бүсгүүчүүдэд одоо өхний хагалгаанууд хийгддэг. Тэгээд энэ нь импланттаач байна, имплантгүйч бас байна. Тэгэхээр жилдээ одоо нэг таних бол 2000 гаруй авсан. За ер нь тэр хавцаа байгаа. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Хөх томруулахтай адилхан бас буцаагаад хөх жижиг үсэг гэж хаалгаа байгаа тийм ээ. Тий. Намайг ингээл нэг анхалгаа хийж байгаа л яваад орохоор ах багсах шидэг байхгүй. Тэгэл би Батэр дэмжиггүй. Энд ч одоо бас хүний зовлон гэж бас тийм да. Зарим нь томруулж яхаа, зарим нь жижигсэж яхаа ингээд. Эрүүл мэндийн шалтгаан. Энэ талын талаар та тайлбарлаж өгөөч. Яг одоо бид нар маргааш нөгөөдөр энэ хагалгаатай байна. Маш том хөх байна. Одоо энийг мэрэгжлийн хэлээр гигантомастия гэдэг. Өөрөөр хэлэх юм бол нийтдээ нэг 1500 cc-гээс том хэмжээтэй байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэр энэ том хэмжээ чи өөрөө эргээд тухайн хүнийхээ нуруу, дал мөр гээд энд ингээд дандаа ачаалал өгöd байдаг. Дээрээс нь мэдээж хэрэг том учраас тэр арьсны одоо нуралт, холголттой арьсны одоо хөлрөлт ийм юмнууд. За дээрээс нь мэдээж хэрэг хувц сунар өмсөх одоо өөрийнх нь одоо биеийн галбир юунд маш их төвөгтэй байдаг. Тэгээ одоо дөрөвдгийн хаалга болохоор 23 настай залуухан бүсгүй байгаа байхгүй. Тэгээд ер нь бол энэ хагалгаагаар бид нэр ойролцоогоор зөвхөн нэг талаас нь гэхэд нэг 500-аас 750 грамм эд авна гэж байгаа. Тэгэхээр нийтдээ нэг 1500 орчим эд авах тийм төлөвлөгөө байгаа даа. Тэгэхээр тийм том хэмжээний хүн юмыг одоо өдөр болгон ингээд өөрт нь бас одоо тэгээд явна гэдэг бас хэцүү байхгүй. Тэгэхээр ер нь бол хөхний хагалгааг хүмүүс хөвчлэн зөвхөн томруулдаг гэж ойлгоод байдаг. Гэтэл хөхний хагалгаа тухайн хүний биеийн онцлог, төрөлт, биеийн жингийн одоо нөгөө нэмэгдэл хасагдлаас шалтгаалаад хөхийг томруулж болдог. Бас хасаж жижигрүүлж болдог. За мөн түнчлэн одоо унжцсан буюу суларцсан байгааг дээш нь өргөж хэвийн одоо байрлалд навчдаг. Ийм үндсэн 3 төрлийн хаалганууд хийгддэг. Тэгэхээр би зөвөр гэж ойлголоо. Багасгахад бол дараа нь хүүхэд төрүүлэхэд бол хөөгөлөхөд бол ямар ч асуудалгүй юм байна. Тийм. Яг өнөөдөр одоо нөгөө энэ хаалганд орох гэж байгаа бүсгүй маань яг энэ талаар надаас асуусан та би одоо хизээ одоо жирэмслээд хүүхэд гаргаж болох вэ гэж асууж байсан. Тэгэхээр ер нь бол болно. Яагаад тэгэхээр энд нөгөө хөхний булчирхаалыг эдэн заавал үлддэг байхгүй. Тэрэн дотроо нөгөө хөхний булчирхаалыг эд хүсүүний сувг тэгэхээр тэр бүгд одоо бүтцүүд үлдэх учраас ямар нэгэн асуудалгүйгээр хүүхдээ хүлээд одоо өсгөнөөл гэсэн үг. Ангахаа гэдэг гоё өгч чинь тий. Энгийн асуудал байхгүй гоо. Өгчсөн байсан юм уу? Өгчсөн бай тий. За ингээд ирчүүд бид нар ч яах вэ? За ингээд энэ бол эмэгтэй хүмүүст очоо. Одоо жишээ нь ингээд найз эмэгтэй ч юм уу эхнэр нь химэлхөх хийлгий гэхээр биднэрт ер нь яаж хандах ёстой тий. Одоо за имплант дээр бол ингэж анхаарах хэрэгтэй юм байна. Өөр юун дээр бид нар анхаарах хэрэгтэй.
одоо тэднэртээ сэрэмжлүүлж хэлэх, зөвлөх юм одоо ирчүүд хүн эрэгтэй хүмүүс ер нь ямар байр суурьтай байвал зүгээр ит юм бэ. Жишээлбэл нэгэнт ингээд юу гэж асуух гэх юм бол хөх хийлгэнэгээд шийдсэн байгаа эмэгтэй сэтгэл зүйдээр ирчүүд бид нар ямар байх хэвтэй юм бэ л гэж. Картал өгөх шүү дээ. Картал өгөх хэрэгтэй. Өөр одоо зөвлөд байх юм байхгүй. Нэг нь шийдсэн байгаа юм чин дээр юм чин те. Ер нь бол яг энэ асуулт амар чухал та. Зарим одоо гэр бүлийн тэр дотор юу гэдгийг нөхрүүд маань эхнэрийнхээ одоо шийдвэрт бас жоохон татгалзах гэдэг юм уу, дургуутсах гэдэг юм уу ийм байдлаар хандаад байдаг. Гэтэл эмэгтэй хүн яалтчгүй өөрийнхөө биеэс нэг биеийг таслаад одоо нэг байтгаал одоо юу гэдэг 2 3 хүүхэд гаргаад ингээд энэ хооронд чинь нөгөө биеийн физиологийн маш олон өөрчлөлтүүд гарч идэг. Тэгээ тэр хэмжээгээр одоо биеийн хэлбэр одоо тэр хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөн, арьс сулран, нунжин гээд өөртөө таалагдахгүй байх нөхцлүүд үүсдэг байхгүй. Тэгээ энийг л буцаагаад хэвийн байдал руугаа төхүүлнэ шүү дээ. Яг буцаад тэр хэвийн байдалд очихгүй шүү дээ. Аль болох тэр хэвийн байдал руу төхүүлж авчирж байгаа учраас энэ дээр одоо нөхрүүд маань, эрчүүд маань маш одоо тийм уужуу сэтгэл гаргаж одоо тусалж явах юм бол миний практикт буюу миний туршлагт юу ажиглагддаг вэ гэхээр хаалгаанд орсон бүсгүүчүүдийн сэтгэл санаа тайван байх юм бол хаалгаа амар амжилттай болдог. Гэтэл хаалгаанд орсон бүсгүй жоохон юм сэтгэл төвшөлттэй мэдээж хэрэг гэр бүлийн хүн жоохон дургуутцсан үед нь орчхоор тэрэндээ нөгөө сэтгэл санаа тайван бус байхаар ямар нэгэн хаалгааны дараа хүндрэлүүд гарч гад байдаг. Тэгэхээр эрчүүд мань энэ асуудал дээр бол аль болох одоо сэтгэл санааны хувьд өгөөд мэдээж хэрэг эдийн засгийн хувьд бол туслана шүү дээ. Тэгэхээр энэ сайн тусалцаа үзүүлж байгаараа л гэж хэлье. Янзын болсон байж тээ миний ханаад гэдэг байгаа тийм. Янз гэдэг байгаа. Миний хань өвдчихээ хөгшин хоолыг итэл гэдэг юм байна те. Ер нь хөхний хаалганд орсон эмэгтэй хүн хэд хоногийн дараа ажилдаа явж болдгийн те. Одоо шарх идэгрэлт нь аль зэрэг хурдан түргэн болдгийн гэх хүмүүс зөндөл асуудаг баг та. За Улаанбаатар сонготой эмнэлэг дээр орж байгаа хөхний хаалгаанууд ер нь бол 3 хоногийн дараа ихтэл ер нь ажлын байран дээр байж байгаа. Дийлэнхтэй. Мэдээж хэрэг тухайн хүний одоо бие физиологийн онцлогоос шалтгаалаад 1-2 хоног наан цаана байх. Ер нь бол эмнэлгийн ор хоног өөрөө 2-3 хоног байхгүй. Эмнэлгийн ор хоног гэдэг нь хаалгаанд орсноос хойш эмнэлэгт 1-2-3 хоног хэвтэж шимжлүүлчихдэг. Ийм юм байна. Гоо сайхны хувьд бол одоо шилжиж байгаа шүү дээ. Төрсөн заавал одоо бид нар бол ингээд төрсөн дээр ярьж байна те. Төрөөгүй хүүхнүүд бас ингээд одоо бүсгүүчүүд маань хийлгийа гэдэг ийм саналууд бас байгаа юм. Тэгэхээр энийг хийлгэсэн дараа төрөх гэдэг асуудал ямар нэгэн асуудал байгаа юу? Амарч асуудал баг. Яг хүн болгон тэгж яриад байгаа. Гэхдээ би одоо ингээд дараа нь төрөх юм чинь гээд. Яах ч. Тэгэхээр би бас яг тэгж хэлдэг байхгүй юм. Гэхдээ энэ дээр та зөвлөмжүүд ер нь бол нөгөө уламжлалт ойлголт юу яваад байна гэхээр ингээд хөхрөө юм шахдаг гэж ойлгоод байгаа. Үгүй л дээ. Одоо бидний одоо хаалгааны техник юмнууд чинь одоо хашуулын ч өөрөө мэдж байгаа. Бид нэр дандаа тэр хөхний булчирхааны арт талд нь байрлуулдаг. Тэгэхээр энд ямар нэгэн одоо хөхний сүүний булчирхаа гэмтэгч байдаг юм уу? Эсвэл одоо янз бүрийн асуудлууд гарах магадлал тун бага. Бүр бараг 99.9% гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь л асуудалгүй. Дайлгой одоо надаас ихэвчлэн асууж ирсэн хүмүүс ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Манай эхнэр, манай найз зөвхөн ингээ хийлгэчлээ. Тэгээ одоо ингэхээр төрөхгүй юм байна да. Төрөхөр хүүхэд маань болохгүй юм байна. Эсвэл ингээ юм байна гэдэг юм асуулт яриад. Практик дээр юу болж байна гэхээр харьцангуй юм залуу байхдаа юу гэдгийг хүүхэд гаргаагүй байхдаа хөхний имплантын хаалганд орчход хүүхэд одоо төрүүлсний дараагаар хөх нь бүр илүү натурал болдог. Бүр илүү эвтэйхэн болдог. Яагаад тэгэхээр хөхний булчирхаалыг эд тодорхой хэмжээр ингэж тарж байрлаад хөхний тэр булчирхаалыг эдийг тойрч байгаа өөхөн эд ингэж тарж байрласнаар хөхний өвшөө илүү хөвсгөр зөөлөн илүү натурал болж өгдөг. Та өөрийнхөө ойр дотны хүнд хийжсэн үү? Хийжсэн үү? Хийж асуух гэж Гэр залгичлаа ш тэрийг. Ер нь миний практикт одоо жишээлх юм бол ийм байна л да. Хашуулын эмч одоо мэдж байгаа бах. Мисцаслын эмчнэр дээр одоо юу гэдгийг ээж хоёр охинтойгоо хаалганд орсон тохиолдол баг байхгүй. Надад бол байна. 3 эгчдүү 3 над дээр хаалганд орсон, ээж 2 охинтойгоо хаалганд орсон тохиолдол. Сэтгэл ханамж сайхан байна л гэсэн үг те. Ер нь бол бүгдэнд нь таалагдчихна л гэсэн үг.
Гоё маа гоё. Нэхуралта дараа нь постууд гээр хагалгаа хийж явах гэл ингээл явцсан би ингээл орж исэн одоо анх 10 жилийн өмнө тэр цуг хийдэг байлаа шүү хөхний хагалгааг. Тийм үү? Тийм шүү дээ. Пластик мэс засал гэдэг чинь. За цөмөр зөндөл хөх ярьлаа. Одоо өөр пластик мэс засал жишээ нь Улаанбаатар сонготой эмнэлэг дээр таны хийж байгаа ямар хагалгаанууд байна? Ер нь бол пластик мэс засал гэхээр хүмүүс зөвхөн одоо нөгөө гоо сайхны мэс заслыг ойлгоод байдаг. Ер нь бол дэлхийн нийтийн ойлголт болохоор пластик мэс засал гэдэг бол тэр гоо сайхны мэс заслын зүгээр нэг 20-30% л байхгүй. Үндсэн одоо юу хаалгаа нь юу вэ гэхээр нөхөн сэргийн хаалгаа юм байна. Тэгээд дээрэс нь би төлөвхийн нарийн мэргэжил юм чи. Тий. Одоо тэр төлөгдлийн дараах янз бүрийн таталцсан сорив, эдгэрэлт нь одоо их онцгой болсон байгаа янз бүрийн төлөгдлийн одоо гэмтлүүдийг төлөгдөлч өөрөө гэмтэл тэгээ энийг засах мэс ажиллбаруудыг хийх боломжтой. За мөн түнчлэн автосолч байдаг юм уу эсвэл одоо гэмтэл янз бүрийн одоо гэмтлээс үүдэлтэй энэ одоо гажгуудыг бас засах мэс заслыг эдгээрүүд нь бүгдээрээ нийлээд нөхөн сэргийх мэс засал гэж явдаг байхгүй. За түнчлэн түрүүн хэдүүлээ дурдсан одоо хавдрын улмаас нэг эргэтэн дутуу болоод одоо хөхөө ахуулсан байхад хөхийг нөхөн сэргийж байгаа эдгээрүүд бол нөхөн сэргийх хаалгаа ийм. Тэгэхээр яг хоо сонгодоо эмнэлэг өөрөө одоо хувийн эмнэлэг ихэнх тохиолдолд бид нар бол илүү эстетик талынхаа хаалгаануудыг давмгаалдаггүй гэвэл тийм. Мэдээж хэрэг хажуугаар нь төлөгдлийн эмчилгээ, нөхөн сэргийх мэс заслын эмчилгээ. За тэр тундаа одоо яг бидний нэг барьж хийж байгаа юм юу вэ гэхээр хор тавдраас болоод нэг талынхаа хөхийг ахуулсан усуудад хөх нөхөн сэргийх хаалгаа хийж байна. Ийм л зүйл. Тэр л хамгийн чухал байгаа юм л да. Хүнийг энгийн амьдрах буюу одоо хүн хүнтэйгээ харьцахад нэг юм царай гоо зүүн хувьд ондоо байна гэхэд ялварлан гадуурх гэдэг зүйлүүд бас үүсэх магадлал аж өндөр байгаа юм л да. Тэгээ тэрийг бол одоо яг хэвийн байлгах гэдэг бол одоо хамгийн чухал зүйлтэй болоор юм. Танай эмнэлэг яагаад тэгээ хөх хийж байгаа гэж юус яригддаггүй юм. Би ингээл таныг эмэгтэйчүүдээс хаа нөхөө элгсэн мэлгсэн гэж ярих өрөөсө сонгодоод хийлгсэн талаарх ч юм уу мэдээлэл ерөөсөө байдгүй шүү. Тэр чинь нууцын тамгатай байхгүй. Би одоо энийг засгийн газар дээр нууцын тамгаас нь гаргана заяа. Тэгээ би надад захиж хуралдуулаад гаргаад тэгээ би зохих байгууллагуудад нь хандна гэж бодож байгаа. Сонгодоо эмнэлгийн 15 давхарт хоорондоо ярилцаа шийдчихдэг байхгүй. Яг одоо би одоо сонгодоо эмнэлэг дээр юм пластик мэс засал хөх хийдэг гэж сонсож байгаа. Хэрвээ би мэддэг байсан бол ингээл явуулна шүү дээ. Ингээл зөндөө би ч өөрөө дандаа төлөнд ирэх чинь. Өөх сурвалж хаалганы талаар. Одоо шилбэл ингэж юм л та. Гадагшаа яваад үгүй болвол за энд хийж байгаад осолтчжээ, гэмтчихжээ. Зарим нэг нь одоо ингээм амнаснаар асуудал үүсээд ийна гэд ингээд явж байгаа газрууд их байна л да. Тэгэхээр та нэг өөх сурвалж хаалганы тийм амар аюултай хаалгаа юм уу? Эсвэл одоо нас барах магадлал тийм өндөр хаалгаа юм уу? Энд яг юу болоод идэх юм? Ер нь яах гэж соруулаад байгаа юм те. За турхчд соруулж байгаа. Тэгээ ер нь тэр нь одоо зөв юм уу, буруу юм уу? Тэгээд эмч хүнийхээ хувьд нэг хэлээд гэж яг. Улаанбаатар сонгодоо эмнэлгийн хувьд хамгийн их төлхөө хийгддэг хаалгаануудын одоо 1-2 нь л одоо энэ хөхний хаалгаа, өг сурлах хаалгаа байхгүй. Тий. Хамгийн их түгээмэл хийгддэг шүү. Одоо ер нь сүүлийн 15 жил бол одоо бидэд бол ер нь энүүгээрээ нэлээд бас одоо юу гэдгийг хүмүүст танигдсан байгаа. За өг сурлах хаалгааг яагаад хийх шаардлагатай юм бэ гэхээр дийлэнх хүмүүс маань ямар ойлголттой байдаг вэ гэхээр маш их жингийн илүүдэлтэй хүмүүсийг өөхний соруулна гэж ойлгоод байдаг. Үгүй. Энэ бол хаалгааны эсрэг залттай буюу хийж болохгүй гэсэн утгатай. Хин дээр өөх суруулах хаалгаа хийдэг вэ гэхээр биеийн жингийн илүүдэл нь тодорхой хувьд л байгаа хүмүүс төр хийх юм бол хамгийн сайн үр дүн гардаг. Тэгээд өөх суруулах хаалгаагаар тураах гэдэг юм биш байхгүй. Биеийн галбирыг л засах гэдэг. Өөрөлдөх юм бол тэр одоо хавирганы доогоорх нуглаас одоо тайл гэж нэрлэдэг байгаа бэлхүүс тэгээд одоо өгзөгний хэлбэрийг засах те. За сүүлийн одоо энэ ковидоос хойш сүүлийн 5 жилийн хугацаанд бол хамгийн их хийгдэж байгаа хаалгаа 360 градусаар буюу ингээд бүслэхийгээр нь бүтэн тойргоор нь соруулаад тэндээс авсан өөхийг эргүүлээд процесслууд эргүүлээд өгзгөнд нь шилжүүлэн суулгаж байна. Хамгийн их шилжүүлж байгаа үстэй бүр. Тэгээ сорно гэдгээ одоо яана гэдээ ойлгоод байна. Зүгээр ингээд хар ухаанаараа ийм сордог юм байгаа юм. За ер нь бол ийм урт ийм багжнууд байгаа юм. За металл дотроо хүндийтэй. Тэгээд тэр аппарат өөрөө ингээ хөдөлдөг. Багж маань. Тэгэхээр
мисцлын эмч тэрийг ингэж гарынхаа хөдөлгөөнөөр хөдөлгөхөөр тэр дотор нь өөх ордог юм. Тэр нөгөө юу хүндий багжмаар нь өөхөө соруулаад тодорхой юм савнд ариутгсан савнд аавна гэсэн. Тэгээ тэрийг процесслж жагаад буцаагаад эргүүлээд шилжүүлэн суулгадаг. Хүмүүс хайлцдаг энэ төр гээд их ойлголтууд яваад идэг. Хэр баргийн ер нь 30%, 25% л хайлж явагддаг. Ихэнхдээ бид нар одоо зөвхөн нэг талын өгзгөнд гэхэд 500-аас 700 мл өөх хийж нэг талын өгж. Тэгээд бараг 1400, 1200 мл өөх хийж байгаа байхгүй нийтдээ. Тэгээд өгзгөний хэлбэр хэмжээ шал өөр болдог. Маш одоо ихтгэлтэй болдог. Урд нь өмсчээсэн хувцснууд нь загвар нь бүр болохоон байлдаг. Ихэнхдээ одоо хувцсныхаа загварыг шинжлэх шаардлага гардаг. Тэгээд биеийн галбар одоо хөвлийн ар нуруу хэсгэрээ ингээд нарийнхан бэлхүүс илүү тод гараад ирэхээр одоо ямар ч хүн эн чинь зөвхөн эмэгтэй хүн биш шүү. Эрэгтэй хүн дээр надад одоо эрэгтэй хүн дээр өгс оруулаад өгзгөнд нь шилжүүлсэн туршлага зөндөө байна. Монгол залуучууд мэдээж хэрэг. Эрсдэл эрсдэлгүй хаалга гэж байдаггүй. Миний багш одоо манай профессор юу гэж хэлжсэн бэ гэхээр эрсдэл байхгүй гэж хэлж байгаа эмчээс бол цухтах хэвээр. Хүн бол эрсдэлгүй хаалга гэж хаанч байдаг дэлхийн бүр хаанч байхгүй. Тэгээд тэр тусмаа одоо юу гэдгийг Улаанбаатар сонготой эмнэлэг шиг одоо ингэж тоног төхөөрөмжөөр хангагдаагүй бол эрсдэл нь өшөө илүү өндөр болно л гэсэн үг. Биднэрт одоо эмнэлгийн захиргаа, эмнэлгийн удирдлагууд маань бас бидний чинь боломжийн төвшөнд ер нь олон улсын төвшөнд хэмжээний тонголцоод байхад бид нэр эрсдэл ярьж байгаа шүү дээ. Гэтэл ямар ч тийм гол сайхны эмнэлгүүд хэцүү тий. Тэгээ боломжгүй байжээж эрсдэл ярихгүй байх гэдэг бол маш хэцүү. Асуудал үүслээгээл тэгэхэд зүрхний эмчнэр нь байж гин тий янз янзын эмчнэр нь байж гин яралтай тусламжийн хамгийн анхан шатны тусламж үзүүлэх анхан шатны яралтай тусламж үзүүлэх бүхэн баг тэгээд тэрэнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд байж байгаа тий. Тэгэхэд нэг жижигхэн гоо сайхны эмнэлэг соруулна гэд байж идэг. Тэгээд нэг унтуулгын эмч гаднаас авчирдаг ч юм уу тэнцэнэ ажилдаг ч юм уу бас л хэцүү шүү бурхан бодтаа. Би одоо юу гэх нэг 10 жилийн өмнө анх одоо яг бид хоёр гоо сайхны хаалга хийдэг гэсэн буюу одоо би нэг ассистент хийж байгаа шүү дээ. Тэгээд анх ордог байхад яг тэгж ирсэн. Ингээд орчоод дараа нь ингээд гадаадд очоод ингээд дээд сургуулийн эмнэлэгт очихоор гоо сайхны таскууд байдаг гэсэн байна. Тэгэл ингээд харахад хүнчтэй ямар сони ингэж бодсон чинь үнэхээр бусад одоо юу гэдгийг нөгөө эргэтнүүд те ингээд бусад бүх юмнуудаа хамгаалдаг учраас гоо сайхны хамгийн хүнд хаалгануудыг бол тэнд хийдэг ийм юмуд бас байдаг юм байна. Тэгэхээр мэдээж яг гоо сайхны эмнэлгүүд байдаг ч гэсэн одоо нөгөө хийх чадваруудаа дагаад тэр хүмүүсийн хийх процедурууд нь бас их хуулиараач гэдэг юм уу тийм юмараа бас байвал их чухал юм байна гэсэн зүгээр миний бол бодол төрж ирсэн. Тэгэхээр иргэд маань өөрсдөө одоо ер нь бол энэ нөгөө сошиал хөгжсөн мэдээллийг авах боломжтой болсон энэ цаг хугацаанд өөрөөсөө л их сайн судалгаа хийх ёстой. Юу гэдгийг эрсдэлгүй хаалга гэж хизээч байдгүй. Гэхдээ хамгийн наазахын одоо тэр яралтай тусламжийг үзүүлэх боломж нөхцөл хаана байна вэ гэдгийг бас бодож явах ёстой. Ер нь бол эрсдэл гаргая гэж хинч хаалга хийдэггүй. Хаалга бол таашгүй юм баггүй. Тийм ч учраас нөгөө хол замд явхад тэдэн цагт очно гэж ярьдаггүй шиг одоо хаалгааг одоо тийм болно ийм болно гэж өөрчилж ерөөсөө төлөвлөдөггүй. Өөх шилжүүлэн суугаад одоо дөрөвний ярьжээс хамгийн эхлэлтэй л хэдүүл ярьдаас за сайнаас нь ярих уу муугаас нь ярих үү. Муу тал гэж юу н байна уу? За ер нь сул тал нь бага юм да. Ягаад тэгэхээр өөх шилжүүлэн суулгаж байгаа тэр одоо өөхс оруулаад авж байгаа тэр өөхийг ер нь бол устгачдаг байхгүй хайчдаг гэсэн үг. Одоо эмнэлгийн тусгай нөгөө ийм ууцаавн тэгээд устгачдаг. Гэтэл одоо тэрийг хавилмааргүй байх гэсэн нь их байгаад байгаа байхгүй. Хавилмаар өгзөг рүү авчил та тий. Зүгээр яг хуу мэдээч хэрэг эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сайн баримтлахгүй бол тэр эргээд өрөвсөл болдог. Тэгэхээр маш том талбайг хамаарчих гэдэг байна. Маш том талбайг хамарчих гэдэг. Тэгэнгүүт хүмүүсийн ойлголт юу гэдэг вэ гэхээр энэ миний өөх юм чинь надад ямар нэгэн асуудал учруулах ёсгүй гэж болгоод байгаа байхгүй. Тэр сорж авж байгаа багаж сорж авсан нөгөө сав энтерл ариутгалын горимжүүд юм уу? Эсвэл буцааж шилжүүлж байгаа тэр багаж хэрэгслүүлж байгаа асуудал үүсвэл. Тийм. Тэгэхээр ер нь бол хэдийгээр тухайн хүний өөрийнх нь өөхний өөхнийх нь эд боловч тэр чинь гаргаж ирээд
буцаагаад процесслоод буцаагаад хийж байгаа учраас организм яаж хүлээж авдаг вэ гэхээр гадны бит байна гэж хүлээж авдаг байхгүй. Тэгээд тэрнтэйгээ эхлээд дасан зохицлын хугацаа явдаг. Тэгээд тийм учраас тэр нөгөө шимэгдэлт гэдэг юм явагддаг байхгүй. Тодорхой хугацааны шимэгдэл хайлт гэдэг юм. Хайлт явагдана. Тэгээд үлдэнэ. Үлдэхээр нөгөө шин нё цусан хангамжууд буюу шин цусан хангамжууд үүсээд тэгээд тэндээ тогтдог. Би л өстэй би л байна гэдэг юм хата зайлшгүй. Тэгвэл дараа зодоод байдаг. Гэхдээ та нар ч яаж байгаа би байна яагаад нөгөө юунд байсан би чинь хашаад орсон байхгүй юу гэх тээ. Тэгэл нөгөөдөл нь дайртаа ирсэн. Нөгөө хэн бэ штэ гэх. Тэгэл болцгоод гэл юм байна л да. Ер нь бол тийм штэ. Яг одоо юугаар бүдүүн томор ярих юм бол яг тийм. Тийм. Хэн бэсний бид нар мэдэхгүй дайраад зодлоо штэ. За боли гээл. Манай энэ бач одоо ингээ энэ ярилцлагуудыг эхэлснээс хойш баг имч болчиход байгаа. Заримдаа надад заа. Юмаа зөвхөн тэрж болчихсон үг гэдэг ингээ ярьдаг болчиход байгаа шүү дээ. За. Ер нь бол ахаад нэг зүгээр ингэж байгаа шүү дээ. Одоо өөх шилжүүлээ сурчсан. Та нар илүү сайн хэллээ шүү дээ. За ингээд ямар нэгэн одоо юу гэдгийг ингээд жоохон юм индексээс шалтгаалаад өөх шилжүүлэн суух буюу сорох асуудлууд шийдээд дараа нь мэдээж гоо сайхан руугаа шилжүүлчихье гэдэг. За мэдээж одоо юу гэдэг хотчтой холбоотойгоор ч гэдэг юм одоо ер нь бол монголчууд 90-ад оноос өмнө их туранхай байлаа. Одоо бол их тарган болчиход байгаа. За мэдээж нэлээд том гүзээтэй болсон ч гэдэг юм уу те. Тарган болцсон хүмүүс төр өөх шилжүүлэхгүй. За сорохгүй гэх юм бол одоо ер нь ямар арга хэмжээ авч байгаа юм. Ер нь бол таргалалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Одоо би одоо жишээлх юм бол пластик мэслэлээс өмнө би зүгээр л эмч хүн байхгүй. Тэгэхээр бид нар яг л одоо тэр эмчийн зөвлөгөө өгдөг. Таргалалт яагаад нэмэгдэж байгаа гэхээр бидний нөгөө хооллолтын хэм маяг өөрчлөгдсөн. Одоо хэрглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд маш их одоо өөр болсон. За зүгээр одоо дэлгүүрт ороод хүүхдийн болон хүмүүсийн харааны төвшөнд юу вэ нөхөр дандаа нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүд байгаа. Гэтэл Японд яаж юм нөхөр колаг авахын тулд бүр тэр дээдлийн давхарт байна. Харагдахгүй. Тэр дээр байгаа байхгүй. Үнэхээр яг колаг авах гэж байгаа бол зорж тэрийг л авна. Гэтэл манад бол бүх юм одоо нүүрс ус их агуулсан бүтээгдэхүүнүүд. За дээрэс нь одоо энэ мэдээж хэрэг одоо нэг генетикийн өөрчлөлтөө энэ төр гэхээр бас л зөндөө олон судалгаа ярина л да. Сүүлийн жилүүдэд маш их одоо энэ гормоноор өсгсөн бүтээгдэхүүнүүдийг бид нэр хэрэглээд байгаа байхгүй. Тэгэл одоо замын төвжрөө мөжрөг ярих юм бол их зүйлүүд байна шүү дээ. Зүгээр эрэгтэй хүмүүсийн хувьд таргалалтын зэрэг өөр байдаг. Юу нь өөр байдаг гэхээр дотор таргалалт нь өндөр байгаа гэдэг байхгүй. Одоо тэрнийг өсөндөө гиз дагсан ч гэдэг юм өглөлт эдгээр нь өөр байгаа гэдэг. Бүсгүүчүүдийн маань хувьд арьсанд орох өглөлт нь өндөр байгаа гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг яг дүгнээд эрэгтэй хүн дээр мэдээж хэрэг өөх сурвалж хагалгаа хийн. Гэхдээ тэр дотор өглөлтийн хэмжээг бууруулах зөвлөгөөг бол заавал давхар өгж явдаг. Тэгжээж нөгөө хаалганы үр дүн гарна. Нэг сүүлийн асуулт байна. За түрүү одоо жишээлбэл бид нэг одоо хөхөн имплант чинь өөрөө нэг ойролцоогоор хийдгсэн бэ. 300 г. 300-аас 400 г байна гэсэн шүү дээ. Тэгэхээр өөх тэндээс авахд жишээлбэл өгзөг рүү хийхэд түрүүн баг хил 400 г хийсэн шүү дээ. Тэгэхээр тийм өөхийг хөхний имплантын оронд хийх боломж байдгүй. Байл шүү дээ. Бол тийм үү? Ерөөсөө хийгддэг. Ерөөсөө одоо энэ томруулах одоо хэмжээг нэмэх одоо хагалгаанууд биологийн бөгөөд биологийн бүс бүтээгдэхүүнүүдийг л хэрэглээд байгаа байхгүй. Тэр биологийн бүтээгдэхүүн өөрөөс нь авсан өөхийг л хийнэ. Одоо хүмүүсийн дунд ийм яриа яваад байгаа шүү дээ. Нөгөө нөхрийнхөө чихнийх нь мөгөөсөө аваад хамраа өндөрлөчий гэж яриад. Тэр бол тогтохгүй юм. Өөрийнх нь бол тогтно. Тэгэхээр хөхийг бид нэр томруулах арга дээр юу хэрэгэлдэг вэ гэхээр өөрөөс нь авсан өөхийг хэрэгжилж болно. Эсвэл имплант хэрэгжилж болно. Ийм баггүй. Тэгэхээр яг зүгээр өөхөөр томруулсан хөх томруулах хагалгааны бас сул талууд бас байгаад байдаг. Ягаад тэгэхээр ийм өөхөн бөөгнөрлүүд үүсдэг. Тэгээд тэр нь нөгөө бүсгүүчүүд тэмдэрхээр нөгөө энийг жоохон хавдар гэж аяагаад санаа зоо зангилаа үүсчдэг байхгүй. Тэгээд тэр жоохон сул тал болох. Тэр бол зүгээр л юм дөө. Хийч тэрэнд гайгүй дээ. Тэгээд манай
бол одоо жишээлбэл юм. За 10 төрсөн. 10 Эмээ маань 10 төрөөд манай аав айлын баг хүү байхгүй. Тэгэнгუут яаж юм гэхээр би одоо ингээл боддгийн хөвлийн хагалгаа бас хийх ёстой байсан юм байна да. Манай эмээ нэлээд тийм туранхай хүн байсан. Гэхдээ нөгөө ингээл гидсэн нэлээд мэдээж ингээд төрсөөр байгаа нэлээд юм сунцсан байсан. Эдгэр дээр ер нь ямар арга хэмжээ авч байгаа вэ? Ерөөсөө л энэ төрөн хэлсэнчлэн альва хагалгааны заалт гэдэг юм чинь хилээд өгдөг байхгүй. Одоо 3 төрсөн бүсгүй байна. Эсвэл 1 төрсөн бүсгүй байна. За зүгээр танай гэр бүлийнхний жишээг ижин болгож байгаа. Хэлэхээр юу хэлэх гээд байна вэхээр арсны илүүдэлтэй байх юм бол тэр арстаа нь өөхөн эдийг авдаг хагалгаа хүүхнүүд бол тамитаг нэрээр нь амар сайн мэддэг. Зүгээр монголчлох юм бол хариун авах хаалгаа байхгүй. Энэ эрэгтэй өндөр чигдэг, эмэгтэй өндөр чигдэг. Тэгэхээр тэр суларцсан байгаа арсыг өөхөн эдтэй заавал авна. Өөх сурвал хагалгаа бол тийм арсны сулралгүй байх хэрэгтэй. Тэгжээж нөгөө сайн үр дүн гарах байхгүй. Тоор дээр бол их сайн үр дүн гарна да. Үнгүн үнцээ. Үнгүн бол орчилт. За маш их баярлалаа. Тэгээд бид нэ бас бяцхан одоо мэдээллийг хөнгөн хэлбэрээр хүргэж байгаа тийм. Тэрнээс одоо бүр ингээл чухал болоод чухал царайлаад ярьсан биш. Эндээс бид нэг жоохон мэдээлэл олж аваад за ийм учиртай юм байна, ингэдэм бэ, тэгдэм бэ гэд сэрэмжлүүлэх зүйлүүдэд бас олоод авцсан бол тэгээ болчихж байгаа юм тийм. Нэвтрүүлгийн подкастыг маань энэ Аму гэд брэнд хамтарч шийдгий. Тэгээ энэ нөгөө ямар нэгэн сахар байхгүй, транстос байхгүй бүтээгдэхүүн байгаа. Тэгээ бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлгэлье. За баярлалаа. Даргалахгүй. Хөвлийгээрээ даргалахгүй. За маш их баярлалаа. Маш их ажилтай, ачаалттай үе тэгэл машинчийнхаа буйнаар нэг хэдийн инженер олж ирж ярилцсан даа өрхий. Баярлалаа танд. Баярлалаа. Баярлалаа. Аму жигнэг сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Радио Хаус 89.7